Сайн байцгаана уу? Та бүхэндээ энэ подкастыг сонсох өдрийн мэндийг хүргэе. Хэрвээ та миний өмнөх оруулсан подкаст 1 2 3-ыг сонсоогүй бол тэрийг сонсцоход энэ подкастыг сонсорой гэж хүсэж байна. Яагаад гэвэл энэ сүнсний талаарх мэдээллийг танд өгөх 4 дахь подкаст юм. Өнөөдөр би 4 дахь подкастаараа таны өөрийн чинь хөтөж сүнсний талаар тань мэдээлэл өгөх гэж байна. Хүн болгонд хөтөж сүнс гэж байдаг. Хөтөж сүнс гэдэг нь яг бидний шиг энэ амьдралд амьдраад өөд болсон тийм хүний сүнсийг хэлдэг. Таны хөтөж сүнс таны амьдралд яаж тусалдаг вэ гэхээр таныг зөв шийдвэр гаргахад дээрээс удирдах, таныг сэтгэлийн тэнхээтэй байж ялангуяа хэцүү зовлонтой үеэ давж гарах чинь тусалдаг. Хөтөж сүнснээсээ таны бас нэг хэсэг болох амьдрал тулгарсан зовлон бэрхшээлийг даван туулах зориг тэнхээг олж авахд бас танд маш хүчтэй нөлөө үзүүлдэг. Хөтөж сүнс гэхээр таны заавал ойр дотны хүний сүнс, хамаатны эсвэл таньдаг хүний сүнс байдаггүй. Хөтөж сүнс гэдэг нь хэн ч байж болно. Хөтөж сүнс гэдэг нь ямар нэгэн үүрэг даалгавар авсан. Тэр үүрэг даалгавар нь одоо энэ орчинд амьдарч байгаа хин нэгний амьдралыг залах ёстой тийм сүнсний үүргийг авсан сүнс байдаг юм. Зарим тохиолдолд таны хөтөж сүнс бүр гадаадын хүн ч байж болно. Ийм учраас хөтөж сүнс гэхээрээ заавал монгол хүн байх ёстой гэж бодож болохгүй. За тэгээ таны аав ээжээс чи илүү хөтөж сүнс чинь илүү мэддэг гэвэл та гайх уу? Таны зан характер, итгэл үнэмшил, таны сонирхол, таны бодлыг чинь таны аав ээж 100% мэддэггүй. Таны бүх зүйлээ хуваалцдаг гэж ярьдаг. Дотны найз чинь ч гэсэн таныг 100% мэддэггүй. Таныг харин мэдэх өөр ямар хүн байгаа бэ гэвэл энэ бол хөтөж сүнс юм. Хөтөж сүнс нь таны айш зан, та юу гэж боддог. Ер нь ямар нэгэн асуудал тулгархад та яаж давж гарах уу? Та ямар зан хүнд гарах уу гэдгийг бүгдийг мэддэг. Урьдчилаад мэдсэн байдаг гэсэн үг. Хөтөж сүнс тэгэхээр таны ирээдүйд болох тэр бүх зүйлийг аль хэдийн номон дээр бичсэн байгаа шиг мэдсэн байдаг. Тэгээд энэ амьдралаа даван туулах чинь таны амьдралын туршид тантай хамт байдаг гэсэн үг юм. Танд ямар нэгэн асуудал тулгарлаа гэж бодъё. Жишээлбэл та хичнээн хичээсэн ч гэсэн ажил дээрээ амжилт гаргаж чадахгүй. Хичнээн хичээсэн ч гэсэн хүмүүсийн сэтгэлээ татаж чадахгүй. Эсвэл маш их өөр ширтээ тэрнээсээ салж чаддгүй гэх мэт шийдэгддэггүй тийм асуудлууд байдаг. Хэрвээ тийм асуудалтай байвал та тэр үед өөрийгөө маш тийм ганцаардсан мэдрэмжийг хүлээж авч намайг ойлгох, намайг туслах, надад туслах хэн ч байхгүй гэж боддог. Гэхдээ яг үнэндээ та ганцаараа биш, таны хөтөж сүнс таны алхам тутамд тантай хамт байдаг гэдгийг та мэдэх хэрэгтэй. Та өөр ширттэй байгаад эсвэл нөхөртөөгөө харьцаа хэцүү байна гэж бодъё. Та бодохдоо энэ бүх зүйлийг ганцаараа давж гарна гэж боддог. Гэтэл тийм биш гэдгийг та ойлголоо. Хөтөж сүнс бол үргэлж тантай хамт байдаг. Амьдралын чинь туршид байхаар тийм үүрэг хариуцлагатай сүнс байдаг юм аа. Таны төлөө ажилдаг гэсэн үг. Таны төлөө, таны араар танд харагдахгүй, мэддэхгүй ч гэсэн ажиллаж байдаг. Гайхалтай тийм үү? Таны хөтөж сүнс та ингэж төсөөлдөө таны хөтөж сүнс чинь чамд тийм асуудлууд тулгарч байгаа би мэдж байгаа. Би араар чинь ажиллаад тэр зүйлийг чинь одоо 4 сар болж байна гэж бодвол тий 8-9 сар гэхэд би зэгцэлжих болно гэх мэт. Араар чинь маш тийм хүчтэй энергиэр тусалдаг гэдэгт та бүрэн итгэх хэрэгтэй.
Ийм учраас ямар нэгэн хэцүү нөхцөл байдалд ороод эсвэл ганцаардсан мэдрэмж төрөөд тийм үедээ яг ямар хөтөц сүнс таныг хамгаалж байгааг мэдэхгүй ч гэсэн хөтөц сүнстэйгээ та ярилцаж явах хэрэгтэй. Хөтөц сүнсэндээ өргөлж хамт байдагт нь талархах хэрэгтэй. Түрүүний миний хэлснээр энэ хорвоод таны хөтөц сүнснээс илүү таныг мэдэх хэн ч байхгүй. Аав ээж чинь ч гэсэн 100% мэдэхгүй гэж би хэлсэн тийм. За одоо хөтөц сүнсний тухай хамгийн сүүлийн бас нэг чухал зүйлийг хэлэхэд хөтөц сүнс нь ямар хүнийг хамгаалах үүрэг даалгавар авахаа өөрөө сонгосон байдаг. Одоо жишээлбэл энэ 3D амьдрал дээр тий 8 тэрбум хүн байлаа гэж бодъё. Тэгвэл тэднэрээс таныг сонгосон байна гэсэн үг. Яагаад сонгосон бэ гэвэл хөтөц сүнс өөртөөгөө ижил характертай тийм хүнийг сонгодог. Жишээлбэл та маш амархан готордог, сэтгэлээр амархан ундаг бол яг тантай тийм ижил зан ааштай тийм сүнс таныг залдаг гэсэн үг. Хэрвээ та ухаалаг эрдэм мэдлэгтэй бол таны хөтөц сүнс ч гэсэн яг тийм чанарыг агуулсан байдаг. Хэрвээ та эмзэг зөөлөн бол таны хөтөц сүнс ч гэсэн яг тийм гэсэн үг. Та эрч хүчтэй шударга бол мөн л таны хөтөц сүнс ижил зан чанартай гэсэн үг. Яагаад гэхээр те магадгүй хөтөц сүнснүүд ижил зан характертай хүнийг сонгоод өөрөө амьдралдаа хийсэн алдаагаа те танд бас гаргуулахгүй гэж хичээдэг. Тэрнээс гадна бас шал өөр характертай хүнийг залснаас илүү амархан дөхөн байдаг гэж болох юм. Энийг бол тайлах аргагүй. Бас нэг гайхалтай зүйл юу вэ гэхээр зарим хүмүүсийн хувьд гинтийн аваар осол гэх мэт зүйлд ороод үххийн даваан дээр аврагдсан байдаг те. Эсвэл хин нэгэн яг алах гэд ч юм уу те ямар ч байсан тийм үхлийн даваан дээр очих үед ам гарсан байдаг. Тэрийг хүмүүс юу гэж тайлбарладаг вэ гэхээр бурхны ачаар ам гарсан гэдэг. Яг үндэ бол энэ бурхан оролцоогүй. Таны хөтөц сүнс таныг аварсан байдаг юм. Гайхалтай байгааз нэг үгээр хэлбэл таны хөтөц сүнс бол таны супер хиро, супер вумен гэсэн үг. Таны хөтөц сүнс хэрвээ та эмэгтэй бол хөтөц сүнс чи эрэгтэй ч гэж болно, эмэгтэй ч гэж болно. За ингээд 4 дахь подкастаа өндөрлөе. Та энэ подкастыг нэг удаа сонсож болохгүй гэж би бодож байна. Яагаад гэвэл өөрийнхөө сэтгэл дотроо бүр шингээж оруулахын тулд шингээж ортол нь хит удаа та сонсоорой. Хэдийгээр цөөхөн минутын 9-10 минутын подкаст байгаа ч гэсэн маш том зүйлийг танд өгч байгаа гэдгийг та ойлгох хэрэгтэй. Хөтөц сүнсний тухай ойлголтуудыг ерөн сүнсний тухай ойлголтуудыг хүн бүр мэдэх учиртай учраас мэдэх ёстой учраас та миний сүнсний талаарх энэ 4 подкастыг өөрийнхөө чадхаараа Facebook дээр шеэр хийгээд бусад хүмүүст бас түгээх тийм буянтай ажилд оролцоорой гэж хүсье. Яагаад гэвэл би ялангуяа манай монголчууд энэ талаар мэдлэгтэй болоосай, сүнсний талаар ойлголттой болоосай гэж би маш их хүсдэг. Тийм учраас та энэ буян хийх ажилд бас туслаарай. Би тэгээ зав гаргаж байгаа таны хөтөц сүнснээс танд мессеж хүргэх болно. Подкаст таваараа би бас нэг хөөрхөн сүнсний талаар танд ярьж өгөх болно. Ингээд анхаарал тавьж сонссон танд баярлалаа. Дараагийнхын подкастаараа уулзцгаая. Түр баяртай.